Мэргэжилтнүүд ердийн түргцийн шинжилгээний эсийг ашиглан өндгөвч хөх умаа хүзүүний хорт хавдар тусах эрсдлийг урьдчилан хамгаалах боломжтой сорил боловсруулжээ. Эрдэмтэд умаа хүзүүний скрининг хийх явцад цуглуулсан нэг сорцыг ашиглан эмэгтэй хүн голчлон өвчлөдөг 4 хорт хавдар тусах эрсдлийг урьдчилан таамаглах хувьсгал тестийг боловсруулсан байна. Умаа хүзүүний эсийг ердийн түргцийн шинжилгээгээр ашиглан мэргэжилтнүүд өндгөвч хөхний хорт хавдрыг илрүүлэх эсвэл үүсэх магадлалыг урьдчилан таамаглах боломжтой гэж Nature Communications сэтгүүлд нийтэлсэн 2 нийтлэлд дурджээ. Цаашдын үр дүн нь WID тест буюу эмэгтэйчүүдийн хорт хавдрын эрсдлийг тодорхойлох чадвар нь умаа болон умаа хүзүүний хорт хавдрыг урьдчилан таамаглах чадвартай холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна. Энэхүү шинжилгээний 4 төрлийн хорт хавдрыг эрт илрүүлэх тэрж байтугай хорт хавдрыг эхлэхээс өмнө зогсоох боломжийг олгодог бөгөөд энэ эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд эерэг үр дүн авчирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Европын судалгааны зөвлөлтөй хамтран судалгааг санхүүжүүлдэг Eve Appeal компаниг гүйцэтгэх захирал Афина энэ сорцын шинжилгээ гол хорт хавдрыг эрт илрүүлэхгүй харин хөгжлөөс нь урьдчилан сэргийлэх үзлэгт нэг алхам хийх боломжтой гэдгийг онцолсон байна. Эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог 4 хорт хавдрыг илрүүлэх шинэ хэрэгсэл ялангуяа эрт үе шатанд илрүүлэхэд хамгийн хэцүү байгаа хорт хавдрыг нэг шинжилгээгээр илрүүлэх нь анагаах ухааны хувьсгал болж магадгүй хэмээн шинжилгээ ухааны ертөнцид яригдсаар байна.